Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр бид Ахмад наснуудтай холбоотой асуудлыг ярилцах гэж байна. Ямар хэмжээнд одоо тэтгэвэр тэтгэмж байдгийг, ямар асуудлууд байдгийг энэ тухай бид нэлээд дээгэрэнгүй ярьж болох тийх яг энэ асуудлыг хариуцсан. Улсын хурлын гишүүн асан Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Монгол улсын гавьяат эдийн засагч Цэндийн Сүхбаатар гойтой ярих гэж байна. Цэндийн Сүхбаатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч 1969-с 1973 онд санхүү эдийн засгийн техникум, 1978-аас 1983 онд Монгол Улсын их сургуулийг тус төгссөн. Мэтлэн бодогч санхүү эдийн засагч мэргэжилтэй. Сангийн яамд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, эдийн засагч, хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, хүн амын бодлого, хөдөлмөрийн яамд улсын байцаагч, хэлтээс газрын дарга, улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, оргил, аршин сувлал, төрөө өмчит хувьцат компани гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байсан. 2004 онд улсын их хурлын гишүүнээр сонгогдож, нийгмийн бодлогын, хууль зүйн болон төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилласан. 2012 оноос Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол Улсын гавьяат эдийн засагч. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу Сүхбаатар? Сайн байна. Та энэ Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгчөөр нээд олон жил ажиллаа. Тэрнээс өмнө хамгийн гол нь одоо бараг бүх насаараа шахуу 50 хэдэн жилийн энэ тэтгэвэр тэтгэмжийн тухай энэ хуучин социалист системийг одоогийн зах зээл рүү одоо 30 жилийн өмнө шилжүүлэх, тэрнтэй холбоотой хууль тогтоомжуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах гэх яг энэ шугамар ажиллаад ирсэн хүн байлээ. Нийгмийн даатгалын газар, ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр хоёулаа энэ таны тэтгэвэр тэтгэмжийн хийж бодож исэн гол зорилго нь одоо юу байсан? Тэгээ тэр нь аль зэрэг одоо биелэгдсэн гэж та өнөөдрийн өндөрлөгөөс харж байна вэ? Зах зээлийн харилцаанд одоо анх шилжээд одоо нийгмийн салбарт хийсэн томоохон өөрчлөлтийн нэг нь бол энэ нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлсэн явдал байна. Тэгэхээр яг одоо өмчийн харилцаа, өмч өвчлөх за тэгэл олон асуудлуудыг шийдэж байсан. Нийгмийн салбарыг одоо зах зээл рүү шинэ тогтолцоор шилжүүлэх асуудлыг анх хүнд тавьснаар их онцлогтой энэ үед би ажиллаж байсан л да. Тэгээд өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн өөрсдийн карманаас цалингаас нь шимтгэл авдаг энэ тогтолцоор руу орлоо шүү дээ. Хуучин бол одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай үед бүх хөлийн улсын төсвөөс тэтгэмж олгодог юм л байлаа шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоо 95 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр энэ багц хуулиудыг нийгмийн даатгалын багц хуулиудыг анх 94 онд батлаад тэгээ 95 оны 1 сарын 1-ээс энэ шинэ тогтолцоо бүрдүүлснээр одоо яг онцлогтой гэж бодож явдаг. За тэгээ энэ онцлог нь бол одоо хуурлтын тогтолцоо гэж яриад байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн оруулсан орлогоос нийгмийн даатгалын сангаас гэсэн үг шүү дээ. Одоо тэтгэвэр тасч байгаа хүмүүсийн тэтгэврийг тавьж олгож байгаа. Энэ хуваарлтын тогтолцоо. Өөрөөр хэлбэл эв санааны эдийн тогтолцоо шиг гэдэг өөр хөгшин залуу бүгдээрээ одоо нэг нийгмийн даатгалын шимтэг төлөөд тэрийг эргүүлээд одоо настай хүмүүстэй тэтгэврийг тавьж өгч байна. Залуучууд нь тэр хөрөнгийн их усрыг бий болгож гин гэсэн ийм тогтолцоогоор яваад байгаа. За энэ бол яг одоо 190 гаруй орноос 150-60 улс орны тогтолцоо хэрэгжиж байгаа. За энэний цаана бол хуваарлтын тогтолцооноос одоо хоримтлын тогтолцоонд шилжих гэсэн ийм зорилттой 1999 оноос бас энэ нэрийн дасын тухай хуулийн одоо улсын хурлаар оруулж батлуулахад гарав ярилцж байлаа. Тэгээ энэ хоримтлын тогтолцоо руу орж чадахгүй л явж ийн л да. Тэгэхээр энэ хуваарлтын тогтолцоо ер нь
сонгодог тогтолцоо мөн үгүй л мөн. Зарим улсууд бол авиралтын тогтолцоо руу шилжсэн боловч бас тодорхой үр дүн төрөхгүйгээр эргэж буцаж байгаа ийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ нөөгийн тогтолцоогоо дуулан боловсронгуй олон хөвлөрөлт тогтолцоотой давхар тогтолцоонуудтай болгох энэ зорилтыг тавьж засгийн газраас бодлого явуулж явах шиг байна. Энэ нь л зөвлөлтөө. Зарчмын ялгаа бол одоо 95 оноос буюу зах зээл шилжснээрээ нэгдсэн төсвөөс бүх юм тооцдог байсан. Одоо яг таны цалинтай холбоотой эхэллээ шүү дээ. Тэгээд энэтэй холбоотой та түрүү ярьж ив санааны тогтолцоо гэж. Өнөөдөр байгаа залуучуудын өгсөн мөнгөөр пенсид гарсан хүмүүсийг тогтцоо явнаа. Ингэж хуваарлнаа. Ингэ тайвны бишээ юу ив санааны тогтолцоо гэдэг. Хуримтлалын тогтолцоо бол тийм биш. Би хуримтлуулсан мөнгөө би өөрөө л авна. Өөрөө л авна. Тий. Тэгэхээр энэ хоёрыг ер нь ингээд энэ хуваарлтаас шууд хуримтлал руу орох юм уу? Эсвэл хосолсон олон хэлбэртэй явах юм уу? Тэг ер нь хосолсон өөрөө л хуучин тэтгэврт гарсан хүмүүсийн тэтгэврийн одоо олголт зардлын дагаад ажмаар тэр хүмүүс мэдээж одоо харагдаж зөөрнө. Шинээр тэтгэврт гарах, ирээдүйд гарах ялангуяа 1930-аад оноос хойш тэтгэврт гарах залуучуудыг бол тэр хоригдлын тогтолцоогоор авдаг. Энэ зам руу одоо хосолсон хэлбэрээр явж ирсэн. 2030 оноос хойш цэвэр тий одоо тийм явчихъя гэж тийм үү? Тиймэрхүү бодолтой л байгаа. Өнөөдөр хүмүүс юу ярьж байгаа гэхээр одоо манай аав ээж бүх насаараа тэтгэврийн сангаа төлсөн байгаа. Тэгээд тэрийг авч чадаагүйгээр одоо дөнгөж тэтгэврт гарааднаас орцаа. Тэгээд тийм учраас үлдсэн тогтсон бид нар авъя гэдэг ийм юу хуульчин шилжнэ гэж яриад нь шүү дээ. Одоо бүр шилжүүлэх гээд төсвүүд явж явах шиг байна. Одоогийн хавралтын тогтолцоогоор тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг одоо өвлүүлэх. За тэгээд одоо энэ асуудлыг шийдэх боломжгүй. Ягаад гэвэл нөгөө хөрөнгийн их усүр хоримтлуулсан үлдэгдэл тийм хөрөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл одоо өнөөдрийн шимтгэл зөвлөгчдийн орлогоос л тэтгэврээ тавиад яваад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өвлүүлнэ гэдэг нь одоо эхлэн юм уу да сая одоо эхнэр нөхөр хоёр өгшний нэг нас барахад нөхрийн тэтгэврээс нь 20% нь одоо өгдөг гэсэн юм хууль гарлаа шүү дээ. Тэгэхээр энэ яг хэмжээ нь бага боловч ер нь эн чинь бол одоо нэг нь аль нэгэнд нь өвлж байх юм шүү гэсэн анхны одоо эхлэл гэж үзэж байгаа. Цаашдаа ер нь одоо тэр өөр хүүхдэд нь тэр ах устай тэтгэврийг одоо өвлүүлж өгөх энэ асуудал энэ хоримтлалын тогтолцоон шийдэгдэх учиртай. Энд ганцхан нөгөө тэр одоо нэрийн данс гэдэг нээчэд яваад байгаа шүү хүмүүс тэр хийсвэр тэрийг одоо мөнгөжүүлэх асуудал байгаа хгүй капиталжуулах. Тэгэхээр тэр нь хэмжээний одоо хоримтлал бий болох нь байтугай өнөөдрийн одоо тэтгэвэр аваад байгаа хүмүүсийн тэтгэврийг тавихад хүндрэлтэй асуудлууд гарч ирж байна. За тэгэхээр нэрийн данс гэж одоо хэдэн оноос хойш төрсэн хүн нээсэн бэлээ? Одоо чинь 79 оноос хойш. 79 оноос хойш төрсэн хүн тийм ээ. За энэ бол ямар ч гэсэн нөгөө хүн одоо нэг нэрийн данстай тэрэнд одоо тэр гэтээ энэ яг энэ дансч ажиллахгүй шүү. Тий, наад гэсэн зүгээр бүртгэл яваад байгаа байхгүй юу? Одоо анх та энийг байгуулах хийхдээ ямар санаа? Тэр үл ерөөсө жил болгоно 3 тэрбум төгрөг. Одоо тэр үед ч одоо мөнгө л байлээ шүү дээ 3 тэрбум гэдэг чинь. Тэгээ 2005 оноос анхны 3 тэрбум төгрөгийн тэр хоримтлалын данс руу надад шилжүүлээд хүн дээр нь одоо ингээд нэг адамжийн дэвтэр шиг тэрэнд нь шилжүүлчих гэсэн юм байдлаар хийсэн. За тэгээ тэр маань одоо хэрэгжээгүй ягаад гэвэл нөгөө төсвийн одоо мөнгө тэр лөө хуваарлах. За тэгээд өөр одоо механизм хийхийг учраас эн чинь хэрэгжээгүй явсаар гал тэгэл өнөөдөртөө тулчиж шүү дээ. Тэгэхээр яг тэр анх таны бодож та нарын бодож санаачилсан тэр реформ ч нөөрхө оригинал болохоор одоо ингэ бийсэнгүй шүү дээ. 79 оноос хойш төрсэн хүнд нэрийн данс гаргасан нэртэй мөнгөгүй засгийн газарт түүхээрээ дандаа юм өр хуримтлж ирсэн байна. Тэрийг одоо ингэ төлөхгүй ингээд байгаа нөхцөлд одоо энэ засгийн газрыг одоо энэ бүх энэ тэтгэврийг төлсөн хүмүүс ямар нэгэн аргаар хариуцах хүлээлгэх тийм механизм гэж байна уу? Одоо хоримтлалын сан бий болгоёгээд сая одоо нийгмийн даатгалын дэлж байгаа шимтгэлийн 2% орчмаар тэр нөөцийн сан гэж байгуулад мөнгө одоо хоримтлуулж эхэллээ л дээ. Яг хүн дээр нь биш ч гэсэн ер нь нөөцийн сантай байж байгаа тэрийгээ цаашдаа хоримтлалын
данстай одоо холбож өгье гэсэн ийм одоо агуулгатай байгаа юм. Тэгэхээр энэ ийм хэмжээний одоо мөнгө хоримтлагдаагүй хоримтлагдаж тэрийг ашиглах зарцуулах эрх зүйн орчин бүрдээгүй учраас одоо тэрэнд энэ хариуцлага тооцно гэсэн юм одоо эргэжээгүй байна л гэж ойлгож байна. Нөөцийн сан одоо жишээл хууль журам гаргахдаа жишээл төрийн хэмжээний шийдвэр гаргахдаа одоо ингээд хүн болгон нэрийн данс байгуулна гэж гарчаа. Тэгээд төрийн шийдвэр чи хэрэгжихгүй байгаа болохоор тэгэхээр одоо тэгвэл тийм шийдвэрээр яах юм? Тий одоо яг Монголд нөгөө хууль хэрэгждэггүй гэдэг чинь энэ байхгүй. Тэгээ үр дүнд нь ямар асуудал гарч ийн гэхээр бүх насаараа тэтгэвэр төлсөн мөртлөө тэгээд ядуу амьдарч байна. Инфляци мэгдэж. Тэгээ хүмүүс ингээд тэтгэврийнх нь мөнгө хаанч хүрэхгүй одоо 30-40 жил ажилласан хүн нэг үе 500 мянган төгрөг хүрэхгүй авч илээ ш. Тэгээ мөнгөний ханьш унлаа. Тэгээ одоо хүмүүс сая одоо жагсаж ш. Тэтгэврийг сая 500 болгооч ээ гэд. Тэгэхээр нэг талаасаа шийдвэр нь биелэхгүй. Нөгөө талаасаа иргэд нь ингээд өгөөгүй хамаагүй сая 500 болгоод өгөөч ихтэй зэрэг. Нөгөө бүх насаараа зөндөөх мөнгө төлсөн хүнээс ердөөсөө мөнгө төлөөгүй цөөхөн төлж исэн хүн адилхан аваад эхэлж байгаа байхгүй одоо. Тэгэхээр энийг яаж тэгэхээр энэ дээр бол одоо 2-3 асуудал байна. Ер нь одоо яг нэг тооны зарчмаар бүх хүн сая 500 ч юм уу 200 ч юм уу тэтгэвэр олгоно гэж шийдэж болохгүй. Энэ чинь үндсэн зарчим нь хүн хөдөлмөрлөж саль аавна. Тэр салингаас шимтгэл төлнө. Тэгжээж эн чинь даатгалын одоо тохиолдлууд бүрдэж байгаа байхгүй юу? Өндөр наслаад ажиллах чадамжгүй болцсон үед нь авч исэн цалингийн оронд нь зах хэмжээний мөнгийг тэтгэвэр болгож өгч байгаа. Энэ бол нөгөө даатгалын нэгэн даатгалын тогтолцоо гэдэг чинь байхгүй зүгээр одоо мөнгө өгнөгөд өгч байгаа биш. Тэдэн жил ажиллана, тэдэн жил шимтгэл төлнө. Тэгээд төлсөн шимтгэл авч исэн цалингаас хамааралтайгаар өөрөлд шимтгэл цалинтай хамааралтайгаар тэтгэврийн тэдэн төгрөг тогтоогдно гэдэг ингээд ойлжилсан. Энэ бол ерөөсөө дэлхийн нийт байдаг зарчим. Одоо энэ хүмүүс яаж ийм ихтэй зэрэг нарийн учрын одоо бас хүн болго мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрэнд нь одоо сая 500 ч юм уу 2 сая төгрөг өгчвөл нөгөө хөдөлთა авах чадвар дээшлээ жоох амьдрал гайгүй болох юм уу гэдэг талаас яриад байна. Яг тэтгэврийн даатгал онлын асуудлаар аваад үзэх юм бол тэтгэврийн доод хэмжээ хэдэн төгрөг байх. За тэгээ яг тэр авсан цалин хөлс ажилласан устай холбогдоод хичнээн төгрөг хүн гар дээр авах хэрэгтэй. Энийг одоо олон шийдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энийг олон жилийн туршид одоо бараг 20 жилийн туршид энийг шийдээгүй явсан нь бол төр засгийн одоо буруу гэж үзэхсээр аргагүй болоод байгаа. Яагаад гэвэл одоо сая нэг инфляци өсөлтөд уялдуулаад жил болгоны 1 сарын 1-ээс тэтгэврийг нэмэгдүүлнэ гэдэг ойлцлаа шүү дээ. Энэ үл зөв. Тэгэхээр энэний цаана юу гэхтэн зэрэг инфляци гэдэг чинь юу юм? Хичнээнээр хүний худалдаа авах чадвар буурч байгаа. Хэдэн төгрөг одоо нөхөж өгвөл тэр хүний амьдрал дэше явуулах юм гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэрийг одоо зүйсэх хэрэгтэй шийдээгүй. Нөгөө талаар 10-20 жилийн өмнө тэтгэврт гарсан хүний тэтгэврийг өнөөдөр адилхан ажил мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэврт ойртуулах зорилгоор энэ итгэл зүйр гэж батлаад өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ 2023 онд нэг итгэл зүйр баталсан. Тэгтэл тэр итгэл зүйрээр тэтгэврийн өсгөхдөө сая 404 мянгаас дээш цалин өсөд гараад ирэхтэн зэрэг тэр өссөн хэсгийг гасч хаяад үндсэндээ сая 404-өөс дээш цалингаас тэтгэвэр бодсонгүй шүү дээ. Тэгэхэд энд бол одоо 170 мянган орчим бидний одоо тооцоололоор тийм байсан. Хүн одоо тэтгэврийн одоо өөрөө зөрүүтэй. Тэр итгэвчд ороогүй. Хамрагдахгүй дайраа хийж гар чинь хамрагдахгүй шүү дээ. Тэрний яг үгний нөгөө цалингийн доод хэмжээ гэж үндэсний нийгэм зөвчлөлийн 3 тал дэлзээрээр тогтоодог. Тэр хэмжээнд нь бариад нөгөө итгэл зүйрээ бод гэж хийчихгүй юу. Тэгэхээр зэрэг тэрэндээ баригдаад хүмүүс яг авах ёстой шударгаар авах ёстой тэтгэврээ авч чадахгүй тайруулаад ингээд зөрүү одоо гарчлаа шүү дээ. За тэгээд хуучин шийдэж явахдаа бол одоо 8-9 удаа тэтгэвэр нэмсэн. Ялангуяа одоо 1999 оноос хойш. Тэгэхээр ингэхдээ бол янз янзэл одоо буруу шийдвэр гаргаж ирсэн л да. 20 мянгаар, 25 мянгаар, 30 мянгаар хамгийн сүүл 100 мянгаар нэмлээ шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө нэг цалингийн өнөөдөр авч байгаа цалингаас бодож байгаа тэтгэвэр байна шүү дээ. Тэр хэмжээнд хүртэл нөгөө жинхэнэ зөрүүгийг найрлаж бодоогүй учраас нөгөө хүмүүс нь
тэтгэврийн гоцрогдоод өнөөдөр тэтгэврт гарч байгаа хүн чинь бас цалин өссөн байгаа шин. Жишээлбэл хурлын гишүүн одоо 7 саяас бодуулах ч юм уу юм байж тээ. Тэгтэл дээр үед тэтгэврт гарсан багш эмч чинь дээр үеийн 10 жилийн өмнөх цалингаасаа бодуулсан. Тэгээ нэг 5.10 төгрөг нэмж байсаар адил хоцрогдчихгүй нөө цалингийн өсөлтөөс. Тэгээд эн чинь одоо тэтгэвэр нь Тэгээ одоо яасан дээр үү? Тэгэхээр одоо бол яг сая гэр бүлийн нийгмийн хамгааллын сайдын ярьснаар бол энэ хамгийн гол алдаа буюу одоо завхрал шудраг ус байдал бол энэ итгэл зүйрээр тэтгэврийг одоо бодох асуудал дээр байна. Энийг одоо шудраг болгохын тулд итгэл зүйрээ өөрчлөе. За тэгээд тэр нэг тайрч тансан тэр хязгаарууд байна шүү дээ. Тэрийг одоо жоохон эксгдэг юм уу өсгөх одоо тэр тийм арга хэмжээ бодъё гэж. За ер нь ахмадууд бол яхаар одоо өнөөдөр тэтгэврт гарч байгаа хүнийг одоо 2011 оны үеийн одоо цалингийн тогтоосон хязгаараар хэрэгэлдэг юм бэ. Яг адилхан процентээр бүгдийн жишээл 10% ч ингээд бүгдийг өсгөө явж болохгүй. Болохгүй. Тэгэхээр тэр чинь цаана нөгөө дөрөвтэй хэлсэн тэр 30-40 жил ажилласан хүмүүс байна шүү дээ. Тэр чинь яг хондоо тэр хуулиндаа бол 20-аас дээш жил ажилласан жил тутамд 1.5% тэтгэврийн нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ чинь олон жил ажиллах сонирхол, олон жил шимтгэл төлөх сонирхлыг бий болгосон заалт байхгүй юу. Тэгтэл 20 жил ажилласан хүн байж амьдрал дээр олон жил ажиллаагүй олон хүүхд төрүүлсэн ч байдаг юм. Тэр хүмүүс чинь бол бас хүмүүс доод хэмжээнд тэтгэвэр хүмүүс байдаг л та бага цалинтай цөөхөн жил ажилласан хүмүүс. Тэр хүмүүсийг 30-40 жил ажилласан тэр өндөр цалинтай хүмүүстэй адилтгаад бүгдийн сая 500 болгох ч юм уу тэр хүмүүсийн тэр цалин жинхэнэ цалин хөлснөөс нь бодохгүйгээр тайрч багасгад тогтоож байгаа ч юм л жинхэнэ шудраг бос өгөөд одоо өстой бодит мөнгөөр хохирож ийнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ яавал шудраг ёсох юм гэж. Тэгээ одоо яг зүгээр тэр юу итгэл зүйрээ өөрчлөө тэр одоо сая 404-өр тайрсан гэсгээ болоод тэгээд одоо тэр хүний 10 жилийн өмнөх багш ямар цалинтай байхдаа тэтгэврт гарсан өнөөдрийн багш хэдэн төгрөгийн цалин авч байгаа. Тэр хоёрыг ойртуулсан итгэл зүйр байхгүй тэр чинь. Тэрнийг өсгөл батлаад тэр өсгсөн өсгөхт нь одоо гарч ирж байгаа тэр өндөр цалингаас нь бодохтой зэрэг одоогийн багштайгаа ойролцоод тэтгэвэр гарч ирнэ шүү дээ. Гэтэл наад за тэгээ бодчихлаа гэж бодъё. Тэгээ өгье гэж бодъё. Тэгээ өгөхөд чинь нөгөө тэтгэврийн сан чинь мөнгөгүй биш. Тэгээ энэ одоо энэ юм чи төрийн тойргийг яаж яг энэ тэтгэврийн сан дээр нэг энэ улс төрчдийн бий болгосон хэд хэдэн гажууд л байна. Өөрөөр хүн амын талаар баримтлах төрийн бодлого гэж байна шүү дээ. Олон хүүхэдтэй эхчүүдэд дэмжиж, хүүхд төрүүлэхийг дэмжиж. Одоо эсвэл үн тортой нөхцөл одоо малчид хэцүү нөхцөлд ажиллах учраас нэмийгээд эн чинь бол энэ тэтгэврийн даатгалын бодлого биш байхгүй. Өөрөөр хэлбэл төрөөс авах арга хэмжээ энэ зүйтэй. Олон хүүхэдтэй эхчүүд мөнгө өгч байгаа хүүхдийн тоогоор нь нэмэгдүүлж байна. Тэр мөнгөтэй тэтгэвртэй юм байна. Тэгээд тэр бол тэтгэвртэй холбоогүй байхгүй юу? Өөр төрийн бодлого. Тэр бол улсын төсвөөс гарах ёстой. Тэгтэл одоо энэ бүх эртээ тэтгэврт гаргасан малчтын тэтгэвэр за тэгэл тэр олон хүүхдээр доогоор нэмэгдүүлж байгаа гэдэл энэ бүх төрөөс авч байгаа арга хэмжээнүүдийг нийгэм даатгалын сангаас тэтгэврийн сангаас гаргаад байгаа хгүй юу? Тэтгэвэр дээр одоо авч байгаа арга хэмжээ гэж. Тэгэхээр энэ үл тийм биш. Тийм учраас энэ тэтгэврийн сан ачаалаад авахгүй байгаа. Тэтгэврийн сан гэдэг нэртэй эзэнгүй сан яваад байна шүү дээ. Тэтгэврийн даатгалын сан гэх тий. Тэгээд энийг жишээлбэл бусад орнд бол тэтгэврийн энэ сан гэдэг бол бүр бие даасан өөр юм бүхэл бүтэн сан яваад байгаа байхгүй. Ягаад гэвэл дэлхийн аль ч улс орнд хамгийн урт хугацаагаар хэрэгэлдэггүй. Тухайн хүн оруулс 40 жилээр хэрэгэлдэггүй нэг мөнгөний хоримтлал яваад шүү дээ. Тэр санг нэг явж байгаа ирж байгаа нэг хэдэн хүн шийдэлтэй. Тэгээ үр дүнд нь ингээ хоосолж байдаг. Энийг ер нь яаж тогтоож өөрчлөх вэ? Тэр яг дөрөвний ярьдаг тэр хоримтлалын сангийн тогтолцоор шилжих үед энэ асуудлыг одоо ярих хэрэгтэй. Одоо энэ чинь жишээл Швед байна. Тэгэл олон улсууд биш баруун Европ орно. Энэ чинь яг хөтөн зэрэг тэр хоримтлалын сан гэдгээ бий болгочоод тэрэнд бол хинж өрдөг, дуртай нь өрдөг, өөрөө зарим зарцуулдаг, одоо механизм тусдаа хяналт тавьдаг, зарцуулдаг бүхэн тусдаа уус. Тэр чинь бол хөрөнгө оруулалт бид нарт юу сайд болоод байгаа юм. Гэхдээ яг тэгэхээр ч одоо яг тийм тогтолцоороо бид нэгдүгürt ороогүй байна. Зөвхөн өнөөдрийн шимтгэл тэдэн хуваар байгууллага аж ахуйн төлнө гэсэн иргэд цалингаас тэдэн хуваар төлнө гэсэн юм цуглуулаад тэр үнэмийн хэдгээр эвсэрний нэгдлэн тогтолцоор тавиал яг зардлан тулчаад байна шүү дээ.
Тэгэхээр хоримтлал бий болж иж тэр хоримтлсан мөнгөний одоо юунд зарцуулах вэ гэдэг асуудал. Одоо энэ баялагын сан гэж яриад тэгэллээ шүү дээ. Эн чинь одоо энэ яг тэтгэвэр авагч нь орон сууцнд өөр хөрөнгөөр болтонд нөгөө тэтгэврийн сангаас мөнгө зарцуулдаг. Тэр нь хүүтэй тэр нь ариужж идэг. Тэр нь хэн ч алддаггүй захин зарцуулдаг тусгай одоо механизмтай. Тийм биш үү? Тэр лүг бол одоо бид орох болоогүй л байна. Ороогүй л байна, чадахгүй л байна. Мөнгө байхгүй. Тий. Бага юм хэрэгэлцсэн. Бага юм хэрэгэлцсэн. Тэгээд одоо хүртэл өнөөдрийг хүртэл одоо тэтгэвэр авах хэвээр хүмүүс төгөж чадахгүй болж эхэллээ шүү. Тий. Тэгээ энийг энэ зарчмаар нь өөрчилсөн тэр тэрхүү нэг мөсөн шууд тэр хөрөнгөлийнхаа сан руу шилжихээр зохион байгуулахгүй дийлдэхгүй болчихлоо шүү. Тийм. Тэгэхээр одоо яг энэ чинь олон жил хоёрын хооронд шийдэж чадахгүй явсаргууд хөрөнгөлөгдсөн асуудал хэцүү л дээ. Улсын төсөвтөөч хэцүү одоо тэрийг шийдээд хөрөнгөний хөсөө хаанаас гарах уу гэдэг асуудал нь одоо үнэхээр толгомцсон асуудал болчиход байхгүй юу. Тэгэхээр энэ үн инфляцийн өсөлтөөс болоод эн чинь ийм асуудал болчиход байна шүү дээ. Үнний өсөлтөөс. Тийм. Тэгэхээр нөгөө төрийн зохицуулалттай гар зах зээлийн харилцаанд шилжиж гинэ гэсэн энэ асуудал одоо энэ тэтгэврийн тогтолцоон дээр хэрэглэх цаг нь болсон юм биш үү гэж бодоод байгаа. Яг энийг тэтгэврийн зөрүүний асуудлыг ярихтай зэрэг яг одоо энэ хойролтын тогтолцоогоор явж байгаа үед энэ нийгмийн даатгалын санкцын даахгүй болж шүү дээ. Тэгэхээр их улсын төсвөсөл гарч байна. Тэгэхээр энэ нь бол ер нь тэр яг амжиргааны дэвшингийн өөрчлөлтөнд уялдуулаад үнийн инфляцийн өсөлтөнд уялдуулаад тэтгэврийн нэмэх асуудлаа шийдчихэд энийг улсын төсөв одоо дангаараа нуруундаар өөрөөд явах хэрэгтэй. Энэ даатгалын тогтолцоо тамаг асуудал шүү дээ. За ийм том асуудал байна. За шийдэгдээгүй ийм том асуудлыг бид одоо болтол ярьсаар байгаа л ийм байдалд явж байгаа. За бодит байдал руу оръё. Та Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч нэлээд олон жил хийж байна. За энэ Монголын ахмадын холбооны гол ажил нь юу юм? Тэтгэврт гаргасан хүмүүстэй ямар хэмжээгээр гишүүнжилтэй юм уу? Яаж ажилдгийг? 95 жилийн энэ онд болж байгаа. Тэгэхээр ахмадуудын төлөө 95 жилийн туршил ажиллаж ийн гэсэн үг. Гишүүнчил байхгүй. Татвар хураамжгүй. За. Тэгээд энэ одоо нийгэмдүүлэлтийг төрийн бас байгуулах. За энэ бол орон нутгийн шатлалтаагаар одоо зохион байгуулалтаар байгуулагдсан сум баг аймаг нийслэл энэ бүхэнд ахмадын хийн санхүүжүүлгийн тэгэхээр энэ орон нутагт бол аймгийн засаг даргатай, сумын засаг даргатай гэрээ байгуулад за ахмадын төлөө ийм арга хэмжээ авна гэдгийг одоо гэрээ хийгээд ингэж ажиллаж байгаа. Монголын ахмадын холбоо бол засгийн газартай төрийн чиг үүргийг тим ажлыг одоо бид гүйцэтгэнэ гээд тодорхой чиг үүрэг нэг засгийн газрын 19 тогтоол биш үү? Төрийн бас байгуулгаар ажил үүрэггүйс төрийн ажлыг гүйцэтгүүлэх энэ төрийн дотроо гэрээ хийгээд ажиллаж байгаа. За санхүүжилт. За хэдэн оноос хойш гэрээ байгуулсан? Одоо баг 15-6 жилийн өмнөөс л авч ирсэн баг. Тэгээд жилд одоо ойролцоогоор юу хийнэ гэж ямар хэмжээний тэгэхээр одоо яг нөгөө тэтгэврт ахмад насны тухай видаасан хуультай. Тэр хуулийг боловсруулахад оролцсон. Анхаар одоо ахмад насны тухай хууль гэж байдаг. Ахмад насны тухай хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих. Тодорхой заалтуудыг одоо хэрэгжүүлэхээр гэрээ хийж байгаа. Жишээл одоо ахмадууд зөвс ахмадын сантай байна л гэж байна. Ахмад тэтгэврт гарахад одоо бэлтгэл ажлын бэлтгэл одоо тийм ажил хийнэ л гэж байна. Ахмадууд одоо хөнгөлөлт тусламж үйлчилгээ үзүүлэх энэ асуудлуудыг одоо сурталчлах, таниулах. За тэгээд ахмадуудыг одоо урт хугацааны тусламж үйлчилгээгээд бүхэл бүтэн ахмадууд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ амралт, соёлол, ахмадын энэ асуудлууд байна. Нөхөн сэргээх үйлчилгээ байна. Тэгээ энэ бүгдэд л ахмад наснуудыг хамруулах, тэгээд энэ хууль тогтоомжийг одоо сурталчлан таниулах энэ чиглэлүүдээр л одоо тодорхой ажлуудыг одоо тусгаал тэгээд тэндээ тохирсон. Тэгэхээр та бүх аймаг бүх суманд өөрийн харьяа газартай гэсэн үг үү? Харьяач юм л да. Гэхдээ яг одоо харьяалаад бид нар санхүүжүүлээд шууд өдөртөлгөөр хангах асуудал биш. Энэ ч юм л одоо нөгөө төрийн бас байгуулагч нь одоо аймаг гэхтэл одоо аймгийн ахмадууд оролдоод аймгийнхаа ахмадын орог байгуулж өөрснөө. Манайх бол их оролтой. Их хурлаараа одоо Монголын ахмадын холбоог
байгуулна. Суманд бол одоо нийтийн хурал гэж хийгээд ахмадуудаа цуглуулж байгаа сумын ахмадын хороо гэж. Танай хурал чинь аймагуудын холбооноос бүрдэх юм уу? Яаж их хурал төлөөлөгч сонгоно шүү дээ. Хаанаас сонгосон? Аймаг сумдаас. Жишээлбэл одоо хэдэн жилийнх удаа хийдэг? 5 жил. 5 жил нэг удаа хийн. За хамгийн сүүлийнх нь хэзээ болсон гэж? 23 онд. 2023. Нэг удаа. Тэгээд 23 онд. Тэгээд аймагуд ингээд өөрсдийн төлөөлөгчдийг сонгоо явуулдаг юм байна тийм үү? Тийм. Хэдэн хүн ир сонгох оролдох вэ? 400 гаруй хүн сонгогдсон аймагаас нэг 10 гаруй хүн. За. Нийслэлд бол энэ тэтгэвэр авчдын чинь хамтуудын 50% нь байна шүү дээ. Тэр нийслэлээс л мэдээд гамгаас хогдно тий. Тэгээд өөрөө удирдах байгууллага сонгоод тэгээд санхүүгийн хувьд бол одоо засаг дарга нартай аймгийнхан гэрээ байгуулад сумынхантай гэрээ байгуулад гэдэг ажил. Төрийн ямар байгууллагатай танах гэрээ байгуулах вэ? Гэрүүл хөдөлмөрийн нэгэн хамгааллын яам. Засгийн газрын нэр өмнөөс гэрүүл хөдөлмөрийн нэгэн хамгааллын яам. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч сайттай гэрээ байгуул. Ийм юм хийнэ гэсэн тий. Тэгээ одоо тэр бүхэн бол танай вебсайт дээр байгаа да юу хийх тухай яах вэ? Тэгээд хичнээн хэмжээний юу одоо мөнгө төгрөгийн ажил болдгийг. Одоо сард нэг 20 сая төгрөг санхүүжилт байгаа. Тэгэхээр энэ чинь одоо ахмадын төлөө хийх бүх ажлуудыг одоо энэ мөнгөөр хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд хийх ажил бол тэр аймаг дүүрэг суманда ямар хэмжээ зохион байгуулах уу гэдэг нь төлөвлөгддөг. Төвлөрсөн санхүүжилт бол байхгүй л гэсэн үг л дээ. Наадах чинь бол энэ ахмадын холбооны аппаратын ажил. Аппаратын өөрийн офис байгаа тий? Байгаа. Өөрийн хөрөнгө юм уу тэр? Тэр манай хөрөнгө. Хөрөнгө тийм ээ. Тэр анх одоо тэр нэг дэх хорвэшн байсан шүү дээ. Тэрний оронд чинь л одоо хуучин байсан удирдлагууд юу яагаад газар том байшин барьсан байгаа. Тэрний хэдэн давхар? Тийм, Алтай констракшн гэдэг. Тий. Тэрний 6 давхар хэдээр байгаа. Алтай констракшнд ингээ газраа өгөөд яг танай нэр дээр байсан тэр нэг давхар модон байшин байсныг өгснийхөө төлөө Монголын ахмадын холбооны Алтай констракшнаас юу авсан? Тэр 6 давхрын хэдэн өрөөг л авсан юм. Тийм 400 м квадрат талбай авсан юм байл. За. Өөр хуучин байшингийнхан талбайтай адилхан байшаа аваад тэгээд тэр нь одоо танайд баланс дээр байдаг. Тэгээд нэг сард 20 сая төгрөгийн санхүүжилттэй. Тэгээд хийж байгаа ажил дээр та ярьж штэ тэр ахмад насны тухай хуулийн хэрэгжилтийг хянахаа гэж. Тэгээд энэтэй холбоотой одоо танай хянаад эсвэл одоо анхааруулад юм уу тэгсэн тийм одоо гоц ажлууд юу вэ? Тийм тэгэхээр яг нөгөө энэ хуулийг чинь хэрэгжүүлэх өөрөг засгийн газар буюу орон нутгийн засаг дарга нарт тонгон газарт байгаа шүү дээ. Энэ хууль хэрэгжүүлэх тэр утгаараа бүх хуулийг тийм байдаг шүү. Тэр утгаараа хэрэгжүүлэх үүргийг бол засгийн газар хариуцна. За бид бол тэр хяналтын хяналт хэрэгжүүлэх туслах гэдэг чинь одоо сурталчилгаа хяналтын одоо ажлууд байна гэсэн үг. За нэгдүгээр энэ жишээл ахмадын сан байгуулж ажиллуулна гэдэг хуулийн заасан. За аж ахуйн нэгж байгууллагууд. За тэгээд энэ ахмадын сангаа одоо байгуулж ажиллуулж гэнэ үгүй юу гэдгийг байгууллагуудаар одоо явж шалгах. Тэгээ одоо байгуулахгүй байгаа хэн байна? Байгуулж байгаа хэн байна? 1100 орчим төсвийн байгууллага ахмадын сан байгуулсан байна гэж сангийн яам дээр нийтийн тоо гарсан байна лээ. За. Тэгэхээр эн чинь л үндсэндээ хэрэгжихгүй гэсэн үг байхгүй юу? Энэ чинь улсын хэмжээнд ч одоо 40 мянган аж ахуйн нэгж биш. 220 мянга байна. За энэ том жижиг нийлүүл тийм л байна. Нэг татврын албанд тайлан гаргадгаар аваад үзвэл тална 50 мянга X тайлан гаргах. Тэгэхээр эдгээр шиг бол одоо тэгээд ахмадын сан гэдэг байгуулахгүй одоо хамгийн хэлөвхтэй нэг жишгийг л хэлж шít хамгийн хэлөвхтэй. Энэ чинь ахмад наснаа одоо харж хандах тусламж дэмжлэг үзүүлэх за зарим байгууллагын нэмэгдэл тэтгэмж өгөх төлөө нүүрс одоо тэгэл ямар тусламж байдгийг тийм үзүүлнэ гэдэг хуулийн дотор заасан. Тэрэнд одоо онцгой сайн ямар байгууллага байна? Эрдэнэтийн Гоки ахмадын хороо байна. За Улаанбаатар төмөр замын ахмадын хороо байна. Иргэний нисгийн ахмадын хороо байна. За эдгээр бол яг ахмадын сангаа байгуулад ахмадуудаа нэмэлт тэтгэмж өгнө. За тэгэл тэр өвчтэй зовлонтой нас урсан гэл одоо янз бүрийн гачигдал зовлонтой үед одоо өөр тогтсон журам дэрмийн дагуу
тусламж үзүүлдэг юм. За ер нь бол Монгол улсын аж ахуйн нэгж болгон хамтын сан байгуулах ёстой юм ба шүү дээ. Хуулиараа тийм. Тэгэхээр энэ заалтууд хэрэгжихгүй байгаа л гэсэн үг. Энэ мэтэр өөр нэг асуудал. Монголд ингээд хүмүүсийг насаар нь одоо жишээ эмэгтэй хүн, эрэгтэй хүн тэтгэврт гаргасан бол ямар ч ажилд авахгүй байгаа. Бүр тэр байтугай 20 жилээр залуу хүнийг ч авахгүй байгаа. Тэгээд энэтэй холбоотой энэ жишээ зарим тохиолдолд одоо ингээд юм цоо эрүүл байдаг. Тэгээд туршлагатай байдаг. Тэгээ ийм ахмадуудыг одоо жишээлбэл өндөр хөгжилтэй оронд ч одоо янз бүрийн газрын одоо зоопаркийн одоо үйлчлэгч гэдэг юм уу гэх мэтээр ингээ ахмадуудыг ажилд авах тэр хандлага өндөр байж тэрийг ажилд авсан хүнд ямар нэг хэмжээгээр урамшуул байдаг юм уу байх ёстой юм уу яавал одоо бид ингээд туршлагатай тэгээ мэдлэгтэй тэгээд ирч хүч зөв зүгээр хүн болго өвчтэй биш энэ хүмүүсийг яаж ажилд оруулах тийм тэгэхээр одоо хамтын байгууллагаас хийсэн судалгаагаар нийт ахмад наснуудын 67.5 нь ажил хийх сонирхолтой чадамжтай байна гэсэн ийм судалгаа байдаг. 67% чадвартай тийм. Чадвартай. Өөрөөр хэлбэл за яг энэ дотор бас нийт ахмад гэдэг хүнд хэдэн хүн ордыг хамаарат. Одоо 420 гаруй ахмад байна шүү дээ. За 60-аас дээш насны хүмүүс. Тэгэхээр наадах чинь үндсэндээ хөдөлмөрийн нөөцтэй нэг бараг 180 мянган хүн байна гэсэн үг байхгүй юу? Өө илбэг 300 мянган хүн байна. Тийм бараг 300 мянган хүн. Тэгэхээр эн чинь нөгөө манайх чи хөдөлмөрийн нөөц сая 200 мянга байна уу та. Тий. Тэгэхээр энэ жахад 200 мянганы нөөц байна гэсэн үг шүү дээ. За энэ чиглэлээр нөгөө гарсан хамтдаа ажлуудын хөдөлмөрийн ашиглалын дуршлагын авъя гэсэн энэ чиглэлээр гарсан хууль бол багтаагүй. Хөдөлмөрийн хуулинд ахмад насны ажиллуулж болно гэж байгаа. Ахмад насны тухай хуулинд хуучин ажилдаа өргөжлүүлж хийж болно гэж байгаа. Саяхан ахмад насны хуулинд 50 ажилтнтай байгууллага 2 ахмадыг ажилуулна гэдэг. За төгслөөс барга ороод нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн нийт ажилтны дэдэн хувьд ажиллаж болно гэдэг шиг тий. Тэгэхээр эн чинь одоо ажилуулах талаар төр зэсэг бодлого явуулаад байна. Одоо манай энэ салбарын сайд өдөө яриад сүүлийн үед яриад байгаа бол халамжаас хөдөлмөрт гэж яриад нь шүү дээ. Тэгэхээр энэ хүрийн дотор бол ялангуяа ахмад наснуудаа бол одоо ажлын байраар хангая ажилуулъя гэсэн ийм сонирхол хөшөөрөг уу одоо хууль тогтоомжол байна гэж үзэж байна. Ямар хөшөөрөг байгаа юм? Тэгэхээр та ажилуулах ерөнхий юм заачаад яг одоо хэдэн төгрөгийн хөлсөх юм аль салбартаар нь яаж ажилуулах юм гэсэн одоо нарийн юм шийдэж чадахгүй. Жишээлбэл ахмад хүнийг авахад нөгөө ялангуяа тэтгэврийн тэртээ тэргүй авч байгаа хүнд нийгэм даатгалын шимтгэл бусад юмнаас чөлөөлнө гэдэг заалт байж болохгүй. Тийм нийгэм даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болон сая харин 25-ны 1 сарын 1-ээс шийдлээ. За ахмад хүн ажиллаж байгаа бол тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл төлөхгүй тэтгэврийн даатгал шийдлээ. Хэдэн оноос хойш гэнэ? 25-ны 1 сарын 1-ээс. Тий. Тэгээд энэ бол тэгээд тэр нэг заавалчгүй ахмадуудаа аав гэд миний хэлдэг заалт байна шүү дээ. Энд чинь яг аж ахуйн гэж байгууллага болгон хэрэгжүүлэх юм бол сөөрхөн хэдэн ахмадууд бол ажилтай болно л гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ахмад насны тухай хуулийн дотор эрүүл мэнд боловсролын салбар дээр болж анхаарал энэ хоёр сайдыг ахмад эмчнэр ахмад багш нарыг ажиллаа одоо хангах төлөвлөгөө гаргаад нийгэм хамгааллын яамтай хамтраад хэрэгжүүлэх гэсэн заалттай хуулинд. Тэгээ одоо энэ 3 яам нэг ч юм нөгөө 2 яамнаас нэм орж ирээгүй. Тэгэхээр бидний нийт боловсролын яам өөр 3 дахь. Тэгээ эрүүл мэнд боловсролын яам л нийгэм хамгааллын яамтай хамтарч судлах юм. Энэ бол бусад бүх салбарууд ийм төлөвлөгөө гаргаад нийгэм хамгааллын яамтай ер нь бүх яамыг гэсэн үг шүү дээ. Салбартаа тийм заалттай. Тэгэхээр энэ чинь өгтөн салбартаа ямар мэрэгжлийн хүмүүс байгаа юм тэр салбарт тийм уулуурхаа эрчим хүч одоо бүх салбарт байна шүү дээ. Өндөр мэрэгжлийн тэгээд тэтгэвртэй гарцсан. Энэ хүмүүсийг ажилуулах бол хамгийн чухал. Тэгэхдээ одоо 10,000 багш дутагдaltaй байна, 40,000 эмч сувлэгч дутагдaltaй байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг чинь одоо яаж ажилуулах юм, ямар журмаар юм, цалин хөлсийг яаж өгөх юм, гэрээгээр явах юм уу, өдрийн бүтэн цагаар ажиллах юм уу, хагас цагаар ажиллах юм уу гэж одоо нарийн асуудлууд байх ёстой шүү дээ. Энийг бид одоо энийг шийдээч гэж шаардлагатай байлээдэг одоогоор шийдэгдсэн юм байдгүй. Тэгэхээр энэ зохицуулах юм бас хэрэгтэй байна. Та хамтын холбоо саяын хууль журмуудыг яг биелүүлж байгаа газруудыг нэгтгэгээд бусд нь хийхгүй байна. За энэ тэр саяын 3 яамны хөтөлбөр хамт хүмүүсийг ажилд авч байгаа. Энэ бүхнийг юм мониторинг буюу хянаад ингээд мэдээлэл гаргах тийм
боловсон хүчин тийм юу чадал байдаг. Яг зөвхөн хамтын халуун бол дангаараа бас учир дутагдaltaй шүү дээ. Зөөтэй орон нутагт хамтын халбаа тэгт нэг 5-6 хүнтэй байх жишээтэй. Тэг яг хамтын хүчийг ашиглаад энийг хийвэл хийн зөв ер нь ингэж хэрэгжихгүй байна. Ийм байна гэдгээ бол бид нар засгийн газарт бол удаа санал тавьчихлаа. За хамгийн сүүлээр гэсэн нэг сэдв бол энэ цахим хуваагдал гэдэг ойлголт байна. Энэ цахим хуваагдал гэдэг бол нөгөө компьютер ашигладаг, интернет ашигладаг гэдэг ийм хоёр юмараа дэлхий хуваагдаж байна. Ялангуяа энэ хуваагдал дотор ахмад хүмүүс хамгийн их байгаа. Тэгэхээр орон болгон энэ ахмад хүмүүсийг энэ онлайн буюу интернеттэй холбогдох тийм сургалтыг зааж байна. Ихтэй сургуулиудын оюутнуудыг оролцуулаад кредит өгж байна. Бүх хороо одоо манайхаар бол одоо дүүргийн хэмжээнд тийм үнгөө очиж сурах тийм өрөө гаргаж өгж байна. Тэгээд онлайн одоо ажиллаж байгаа хүмүүс нөгөө ахмад хүмүүсийг оролцуулж байгаа дээр нь урамшуулж байна. Энэ талаар цахим хуваагдал, ахмад хүмүүсийн хуваагдалтай холбоотой юу хийгдэж байна? Энэ чиглэлээр байгууллагын төрийн одоо бүтэж байгаа шүү дээ хөлөөтөн. Тэгэхээр энэтэй бид нар хамтарч ажилласан гэрээ байгуулсан байна. За ямар ч үс нэг мянгад оюутныг одоо сургаад ахмадуудыг одоо гэрээр нь уу тусгай сургалтын газруудаар ахмадуудаа энэ цахим анхны мэдээлэл өгөөд цааш нь одоо болдгийн бол тэр бүх үйл ажиллагаа одоо захимаар гүйцэтгэх анхны мэдлэг олох энэ ажлуудыг ахмадуудын хамт зохион байгуулж байгаа. Тэгээд хурдан чөлөө одоо тийм клуб байгуулад аймагуудад тэрэндээ бол ахмадуудаа сургаад тодорхой хэмжээний мэдлэг өгөөд тэгээд одоо ажиллаж байгаа. Энд бол бас энэ захим асуудал хариуцсан яам агентлагуудтай бид нар хамтарч ажиллаад ахмадуудаа хамруулж байгаа. Тэгэхээр яг нь идэвхтэй хэсэг ахмадууд нь хамаах асуудал хэвтэрт байгаа үжтэй бүр өндөр насалсан боломжийн төвхөнд хийж чадах нь шүү дээ. Чадах хамтууд дотроо ажиллаж байгаа. Солонгос энэ ажилд бүх компаниудыг оролцуулсан байна. Бүх компаниуд хуучин компьютераа энэ ахмадын сургалтын төвд өгөөд нэг талаасаа. Тэгэх юм бол нөгөө хаяхын оронд өгч байгаа байхгүй. Нөгөө талаасаа тэр чинь бүр компаниуд хурдан солидог учраас тийм ч юм уу компьютер биш байна. Тэгээ нөгөө талаасаа тухайн орон нутагт байгаа ихтэй сургуулиудын оюутнуудад чивэл тэр клубуд тэр газар очиод хичээл заах юм бол кредит цаг өгөөд ингээд бүх ахмадуудаа онлайн болгоод Солонгосын бүх настай ч одоо гар утсаа компьютераараа ингээд ордог болгож байгаа. Тэр чинь эдийн засгт зөвхөн ажиллах хүчээс гадна 400 мянган онлайн худалдаа хийх чадвартай хүмүүс бий болгочихсон шүү дээ. Тэгэхээр энэ Монгол улсын ялангуяа Монгол улсын ахмадуудад асар их боломж байна л гэж. Тэгээ энэ бол хөдөлмөрийн нөөцийн хувьд боломж байна. Амьдралыг сайжруулах, үлгэр жишээ үзүүлэх, хүүхдийг сургах тийм. Тэгээ жишээлбэл одоо ингээд day care гэдэг хүүхдийг өдөр саатуулах газар гэдэг үү. Тэгээ тэнд одоо жишээлбэл ахмадууд ажиллаж болох байхгүй. Тэгээд тэрнийхэн төлөө тэднэрт ийм боломж салин байлиг өгсөн хүнийг татвараас чөлөөлдөг ч юм уу тийм. Ийм эдийн засгийн урамшуул байвал ер нь Монголын ахмадуудын өмнө зөндөх боломж байна гэж харж байгаа шүү дээ. Тэгээд би яг зөв 2 жилийн өмнөөс нэлээд ажиллаж байгаа нэг хамралт энэ төр бол мэдээж одоо төгс болох болоог л байна л да. Таны хэлдэг санааны дагуу энэ аж ахуйн нэгж байгууллагууд дэмжих хэрэгтэй. За тэгээ нөгөө манайч одоо нэг төвлөрсөн одоо тэр захим төхөөрөмжөөр хангах тэр асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Нэг зөвлөнтэй. Одоо төрөөс юм гоох гэсэн. Сая их компаниуд өнгөө шийдэж байгаа байхгүй тий. За мэдээж энэ том энэ асуудал үнэхээр Монгол улсын хүн амын 15-6% нь ахмадууд байгаа нөхцөлд тэгээд ийм гишүүнчлэлгүй тэгээ ийм байгууллагад мэдээж бүгдээрээ хийх амарч боломжгүй тэрийг ойлгож байна. За их баярлалаа танд. За хүн төлөвчтэй өнөөдөр бид Монгол улсын ахмадуудын өмнө байгаа асуудлуудын талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Цэндийн Сүхбаатартай ярилцлаа. Баярлалаа. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцндаа та бүхнийг урьж байна.